Сайн уу та бүхэнд миний санхүүс, хувийн санхүүгээ хөтлөх программыг танилцуулж байна. За энэхүү програм маань болохоор компьютер буюу веб дээр гар утас буюу аппликейшн байдлаар аль алин дээр нь ажиллах боломжтой. Аль алин дээр бие биенээсээ бол синк хийж мэдээлэл бол дамжуулдаг мөн офлайн буюу интернетгүй орчинд ажиллах боломжтой гэдгээрээ давуу талтай юм аа. За мөн түнчлэн зөвхөн орлого зарлагыг бүртгээд авахгүй хадгаламжийн данснуудаа зээлийн данснуудаа мөн хадгаламжаа цуцлсан байхад таны орлого нэмэгдэхгүй харилцагын дансыг өсгдөг түүнээс орлогын дансыг бол өсөхгүй зарим аппликейшнууд маань бол жоохон логикийн хувьд алдаатай ажиллаад байдаг тийм учраас миний зүгээс бол хэд хэдэн Монгол болон гадаад аппликейшнуудыг бол ашиглаж үзсэн гэхдээ тэрэн дээр нь бол ялчгүй миний шаардлагыг хангахгүй үзүүлэлтүүд байдаг гэсэн учраас би өөртөө ингээд зориулаад хувийн санхүүгийн аппликейшн хийсэн тэрийг бол та бүхэнд ингээд боломжийн үнээр санал болгох гээд яригдж байгаа. За энэ дээр маань болохоор хэдүүлээс бүх ингээд датагийн цэвэрлэгдсэн шинэ ингээд юг харуулж байна тестийн мэдээллийг. За тэгэнгүүт хамгийн эхлээд хэдүүлээ эхлийн баланс буюу эхлийн үлдэглээ оруулж өгнө. За ингээд 100 мянган төгрөг надад картанд байсан. За ингээд тэгвэл харилцагын маань үлдэгдэл 100 мянга орж ирж байна. За тэгэнгүүт ахад надад 20 мянган төгрөг бэлнээр байсан гэсэн үг. За бэлэн мөнгө орууллаа 120 мянган төгрөгтэй тий. За тэгэнгүүт энэ харилцах болон цэвэр хөрөнгө хоёр бол тэнцүү дүнгээр харагдчихэв. Энэ хоёр маань явандаа бол зурж эхэлнэ. Яагаад зурж байгаа гэдэг шалтгаан нь бол дараа нь ингээд хэдүүлээ курсороо жоохон ортуулаад харах юм бол цэвэр хөрөнгө гэдэг бол харилцах дээр хадгаламжийг нэмээд зээлийн хасан дүнг бол хилдэг. Харилцах гэдэг бол зөвхөн тухайн карт болон бэлэн мөнгөний нийлбэр дүнг бол ерөнхийдөө хилж байгаа. Мөн ахаад орлогоос зарлага хасаад зээлийн төлбөрөө хасаа хадгаламжаа хадгаламжиндаа мөнгө хийж байгаа мөн зээл ингээд шин зээл авж байгаа бол таны харилцагын дүнгийг өсгөдөг шүү гэдэг бичлэлтүүдийг бол харуулж байна. Тайлбар бичлэлтүүдийг нь. За мөн хэдүүлээ нэг орлого нэмэл та. Орлого хий. За тэгэнгүүт орлого гингүүд за би нэг 2 сая төгрөгийн цалин авсан гэд 2 сая гэж оруулаад за түгэнгүүт энэ сувдагийн цалин шүү гэж харуулчих. За 2 сая төгрөг нэмэгдээд ороод ирсэн байна. За зарлага гингүүд за 50 мянган төгрөгээр мах авсан. Нэг үхрээ мах авсан гэдэг. Мах гээд үхрээ мах. За магадгүй энэ дээр нөгөө тухайн хүмүүс маань юу яг бас тайлан дээрээс ингээ харах юм бол юу авчлаа даа гэ бас дараа нь хармаар байдаг штэ. Тэгвэл юу гэдгийг бол дайлэрэнгүй бичээд өгчвөл боломжтой. За ингээ үхрээ мах. За тэнгууд эндээс бичлэлтэй хэдүүлээ хаанаас харах вэ гэхээр экспорт тохиргоо гэж орж байгаа экспорт гээд Excel, PDF, Word гэсэн хэлбэрүүдээс бол харж болно. За PDF-с харах юм бол за ингээ орлогын бичлэлтүүд, зарлагын бичлэлтүүдийг бол харуулж байна. Энэ дээр нөгөө үхрийн мах хоол хүнс, үхрийн мах, цалин, судагийн цалин энэ гэсэн илгэмрүү бичлэлтүүдийг бол харуулсан байна. За эндээс болохоор хэдүүлээ мөн давхар энэ данснууд хэсэг дээрээс за дансаа үүсгэхгүй учраас энэ данснууд гэдэг нь болохоор зээл бол хадгаламжийн данснууд бол харагдана. Энэ хэсгээс тухайн хадгаламжийн дансны хугацаа хадгаламжийн нэр гэх мэтийг бол өөрчлөх боломжийг олгож байгаа. За энэ давтамжит гэдэг нь болохоор орлого борлолтын зарлага маань болохоор яг ижил дүнгээр сар тутамдаа орж ирдэг эсвэл гардаг гүйлгээнүүдийг энэ давтамжит гэдгээр нь бүртгээд өгчүүл бас зүгээр гэдэг. Яагаад тэгэхээр нөгөө бид нар ч хүүхдийн мөнгө бол сар болгон 100 мянган төгрөгийн орлогоор орж ирдэг. Банк хоорондын шимтгэл бол ингээд 200 төгрөгийн шимтгэл бол авч яадаг гэх мэтийн юундаа бол яг ингээд дефолт байдлаар энэ одлоод өгцөннүүд болохоор дефолт байдлаар хамгийн түрүүнд харагдах шүү гэдгийг бол тохируулж өгч байгаа. За англи хэсэг дээр бол бид нар яг ямар цалин болдоогийнх юм уу, сувдаагийнх юм уу, эсвэл хувийн бизнесээс орж ирж байгаа юм уу, ямар их үүсвэрээс нөгөө тухайн орлого маань орж ирээд байгаа гэдгийг нарийн тодорхойлоод өгчүүл дараа нь хэдүүлэнд нь бас анализ хийхэд их зүгээр байдаг. За зарлах хэсэг дээр болохоор за мах хоол хүнсээ ногоогоо хувцаа яг алинд нь илүү их зарцуулт хийгээд байгаа вэ гэдгийг нарийн харахын тулд бас ингээд дид ангиллуудаар бүртгээд өгчүүл бас нэг талын зүгээр байдаг шүү. За ингээд профайл хэсэг дээр өөрийнхөө пин кодоос сэргээх мэйл болон утасны дугаар мөн шинэ нууц үгээ солих бол эндээс ингээд солих боломжтой. За санал хэсэг дээр болохоор манай программыг ашиглаад та сайжруулах санал магадгүй ямар нэгэн юм хувьд алдаатай ч юм уу санагдсан бол шалгуулах хүсэлт гэх мэтийн мэдээлэл бол илгээх боломжтой гэдэг. За мөн цэвэрлэх хэсэг дээр
Одоо энэ дээр бол тий бүх бичлэгтүүдийг устгах юм уу? Тухайн сарын бичлэгтүүдээ устгах юм уу? Гэх мэтээр одоо хугацааны интервалаар бас мөн устгах боломжтой байгаа гэсэн үг. Магадгүй тестийн эхний удаатай тий хэдүүлээ сайхан тестлжээд энэ ер нь үедээ ингэж ажиллаж байна. Ингэж ажилддаг юм байна гэдгийг бас ингээ логикийг ойлгох үүднээс тестлж олно. Тестлжээд дараа нь бүх бичлэгтүүдэд устгаж чад дахиад ингээ бүртгэлээ хийж болох нэ. За ингээ бичлэгтүүдийг харах юм бол бичлэлт гэдэг хэсэг дээр орлогын мэдээлэл маань зарлага, хадгаламжийн мэдээлэл, зээлийн мэдээлэл гэдэг юмнууд харагдана гэсэн. За одоогор хэдүүлэнд нь хадгаламж зээл гэсэн ойлголтууд бол байхгүй байна. За тэгэнгүүт хэдүүлээ энэ данс гэдэг хэсэг дээр дарж агаад за хуучин данс гэдэг нь хуучин зээл, шин зээл гэдэг маань бас тодорхой хэмжээний ялгаа байдаг байхгүй юу? Одоо яагаад ялгаатай бэ гэхээр бид нар чинь нөгөө хуучин зээл бол бидний орлогыг өсгөхгүй тий орлого зарлагыг өсгөхгүй. Одоо ялангуяа шинэ хадгаламж гэдэг бол бидний шинэ хадгаламж бол бидний одоо харилцагыг ингээ бууруулдаг шүү дээ тий. За хуучин хадгаламж бол ямар нэг юм нөлөөлөл үзүүлэхгүй. Гэхдээ биднэрт бол тэр цэвэр хөрөнгөнд бол нөлөөлж явдаг. За тэгэнгүүт хуучин зээл буюу бид нар одоо аль хэдийн ямар нэгэн банкнаас бол зээл авсан байж байгаа. За ингээ зээлийн дансаа орууллаа. Зээлийн дансны дугаарыг оруулаад өгчин. За магадгүй энийг ингээ зээлийн дансаар нь харахгүй зүгээр яг хаан банкны зээл 1 зээл 2 ч гэдэг юм уу өөрийн хүссэн нэрээрээ бол бас нэрлээд явах боломжтой. За ингээд энэ зээл дээр ингээ 1 сая төгрөгийг 2.5% хүүтэйгээр за магадгүй одоо тий 27 оны 9 сар хүртэл авсан гэдэг бодъё л да 16 сарын хугацаатай гэдэг. За тэнгуүл энэ дээр эргэн төлөлтийн хуваар бол үүсэж байгаа. Ингээ зээлээ бүртгэж чинь. За таны зээлийн эргэн төлөлтийн хуваарт бол яг нарийн бол тохирхолгүй. Гэхдээ нийт дүн нь бол таарч байгаа. Харин тэр нөгөө одоо яг ямар аргачлалтаар бодсноос хамаарат эхлээд одоо тий хүүгийн үндсэн зээлээсээ юу энтер гэдэг нөгөө 2-3 янзын аргаас хамаарат бол нийлбэр дүнэл хийж л байгаа юм чухал байхгүй юу? Түүнээс бол яг ингэж задарж байгаа нь жоохон буруу байна гэх юм бол бас биш шүү. За ер нь бол банк болгон ялгаатай өөр гэсэн өрмөц аргаар бодож байгаа учраас тэр болгоныг оруулах бол утгагүй. Тэгэхээр нийлбэр дүн нь таарах нь хамгийн чухал байдаг. Яг тухайн сарын одоо нөгөө тухайн сар төлж байгаа нийлбэр дүн гэсэн үг шүү дээ тий. Би сард бол 55,000 төгрөг төгөлдөг үндсэн төлбөр болон хүүний нийлбэр 55,000-ыг барина л гэсэн үг байхгүй. За ингээд сая болохоор хэдүүлээ. Зээлийн данс үсгэсэн. За тэгэнгүүт хуучин нэг хадгаламжтай гэдэг. Өөрөө бас нэг энэ аппликейшнийг ашиглахаас өмнө Богд банкнаас нэг хадгаламж нээсэн. Тэгэнгүүт бас нэрээ одоо зээл дээр одоо жишээ нь ялангуяа манайхан банкаас аваагүй одоо Pocket гэдэг энэ төр янз бүрийн жижиг зээлийн аппликейшнаас авсан бол тэр жижигхэн зээлийн аппликейшны нэрийг энэ дээр нэмэх гэж байгаад нэмчих болдог шүү. За ингээ Богд банкн дээр 200,000 төгрөгийн хадгаламжтай зорилттой хадгаламж нь 5 сая төгрөгөө. За хүү бол 2.3 сарын хүүтэй. За ингээд 12 сар буюу 1 жилээр одоо хадгалчихъя гэдэг тохируулаад өгч. За тэгэнгүүт энэ хадгаламжин дээр баг ингээ 200,000 энэ болохоор харилцагаас өсгөж байгаа шүү дээ. Бид нар харилцагын дүнгээс хадгаламжаа өсгөж байгаа учраас. За зээл бол ингээ 1 саяар бол нэмэгдэж орж ирсэн байна гэд. За эндээс хэдүүлээ тайлан гэд харах юм бол за ингээд хадгаламж гэдээ орох юм бол бидний саяны үсгсэн хуч хадгаламж Богд банкны хадгаламж гэж харагдаж шүү дээ. Идэвхтэй мөн хаагдсан юм бол байхгүй. Одоогоор идэвхтэй бол нэг байна. Зээл нь бол бас идэвхтэй одоо хаан банкны нэг юм зээл шүү гэдэг бичлэлийг бол харуулж байна. За тэгэнгүүт хэдүүлээ энэ цэнхэр 3 зураас дээр дарж агаад одоо хадгаламжиндаа мөнгө хийх, хадгаламжаа цуцлах, эсвэл хадгаламжаасаа тодорхой хэмжээний мөнгө одоо хэрэглэх хадгаламж процессын зээл мэйл гэдэг ч юм уу тий. Эсвэл 2-3 хадгаламжтай бол нэг хадгаламжийн хаах маах гэх мэт одоо үйлдэл их бол хадгаламж авах гэдэг юу үйлчлэгдэн. За тэгээд шинээр зээл авах бол зээл авах. Тэгээ байгаа зээлнүүдэд авсан зээлнүүдэд төлөх ч бол зээл төлөх. Одоо банк хоорондын биш нөгөө ATM-ээс бэлэн мөнгөө одоо карт руугаа хийсэн эсвэл картнаас бэлэн мөнгө болгосон гэх мэт үйлдэлүүд байх бол эндээс шилжүүлэг гэдэг хэрэг хийж болно. За одоо хэдүүлээ хадгаламжиндаа мөнгө хий. Хадгаламжиндаа 550,000 төгрөгийг хий. За тэгэнгүүт айлын Богд банкны энэ хадгаламж руу хийлээ нэмэх. За 550,000 төгрөг хийгдлээ гэж байна. За бидний үлдэгдэл бол сая 200 сая 520,000 бол орж буурч байгаа. Хадгаламжинд мөнгө хийж байгаа учраас харилцагын үлдэгдэл маань бол тодорхой хэмжээгээр яг тухайн дүнгээр бол буурнаа. За зээл төлье. За ингээд аль зээлийг төлөх гэж байгаа юм те.
За ингээд сонголтод зээлийн хувь нь. За тэгвэл зээлийн хуваарт төлөлтөөс одоо нөгөө сар болгоны тий яг ингээд хэцүүдүүгээр бид нөгөө сарда 2 удаа төлөлт идэг штэ. Тэр хуваарт төлөлтөөс ингээд төлөх юм уу? Эсвэл гараасаа ингээд утга оруулж төлөх юм уу? Мөн бүтнээр нь төлөх юм уу гэсэн сонголтууд бол байгаа гэсэн. За эндээс одоо жишээ нь сая төгрөгийн үлдэгдэлтэйгээс би 300 мянган төгрөгийг нь зүгээр зээлээ ингээд асуулаад төлчдөг штэ тий. Тэгвэл зээлээ ингээд хасалт хийлгээ төлчихөө гэх юм бол 700 мянган үлдэгдэл. Гэхдээ нийт авсан та сая төгрөг авсан шүү. Үнээс одоогийн үлдэгдэл чинь бол 700 шүү гэж бол харуулж байгаа гэсэн. За мөн зээлээ төлөхдөө хэдүүлээ юу вэ? Зээлийн эргэн төлөлтөөр төлье. Энэ 53 мянга тий 53 мянган төллөө. Ингээд хасалт нь бол ингээ ороод ирж байгаас бичлэлт нь. За бичлэлт хэсэг дээрээс мөн ялгаагүй хэдүүлээ зарлах хэсэг дээр бичлэлт хийгдэнэ. Мөн дээрэс нь энэ зээлийн хэсэг дээр бол бичлэлтүүд бол давхар хийгдэж явж байгаа. За мөн одоо энэ дээр бол ингээд зээлийн мэдээллүүд маань бол харагдаж явж байна. За шин зээл авъя гэх юм бол одоо эндээс ингээ хуваар төлөлтийг бол ингээ харж болох нь шүү дээ. Зээлээ төлөхдөө эндээс ч гэсэн төлж болох нь. Эндээс ч төлж болно, эндээс ч төлж болно. Аль алинаас нь бол боломжтой. За тэгээ шинээр данс одоо үүсгэх гэх юм бол бас юу ач болох нь. За шинэ хадгаламж үүсгэе те. За би шинээр банкнд нэг за ийм нэг нэртэй дансан дээр гэхдээ энийг хэлүүлээ тавилга гэд үүсгэж. Тавилга авах гээд нэг хадгаламж. За би нэг 100 мянган төгрөгөөр хадгаламжаа эхлүүллээ. 10 сая хүртэлх тавилга авна. За хадгаламжийн маань хөл 1.7-той сарын 3 сарын хугацаанд хадгалах гэж байгаа. За тэгэх юм бол хэлбэлгийнх нь хадгаламжийн бичлэлтэн дээр нь болохоор өмнө нь болохоор богд банкны юм хадгаламж үүсгэжсэн бол одоо ийм банкны тавилга гэдэг хадгаламж бол ороод ирсэн. За тэгэнгүүт энэ хадгаламжийн дээр би мөнгө хийл та. За 55 мянган төгрөг. Одоо 155 мянга болох нь шүү дээ. Нийт хадгаламж хийлээ. За ингээд ороод. За тэнгуут энэ дээр маань болохоор хадгаламж маань болохоор энэ банкныхын 155 гэж гарч байгаа. Богд банкных 750 нийт бол 905 мянган хадгаламж шүү гэд. За ингээд дээр нь дарах юм бол ингээд бас мэдээлүүд нь бол задраад харагддаг. За ер нь бол нэг иймэрхүү санхүүгийн хэвтүүлээ мэдээлэл бол ингээд уян хатан байдлаар нэлээ сайн бол харж хөтлөж явах боломжийг олгож байгаа. За мөн түүнчлэн одоо гар утсан дээр хэдүүлээ юу аж болно? Аппликейшн бол харах боломжтой. За би тэр хэсгийг нь бол нэг харуулдаг. За энэ болохоор нөгөө юу шүү за би нөгөө энэ өөр тест хэрэглэгчээр орсон байгаа юм. Гэтэ ер нь бол яг ингээл мэдээлэл харж болно гэсэн үг. Яг гар утсан дээрээс. Яг л ижилхэн интерфейсийн үед яг ижилхэн орлогоо хийхдээ энэ шинжилтийн мэдээлэл манайхаас нөгөө автоматар ингээд шинжилтүүд тий жоохон баг зэрэг алдаа байвал тэр алдаагаа засаад гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар сайжруулалт бол тэр сайжруулалтыг нь оруулаад гээд тэгээд сайжруулалтын мэдээлэл орснууд нь энэ дэр ингээд шинжилэлт гээд ороод ирдгээ. За ингээд хэдүүлээ 6500 төгрөгийн за 65 мянган төгрөгийн орлогыг за нэмэлт ордог тий юм зарсан шүү гэд оруулж чинь юу зарсан магадгүй 85com ч гэдэг юм уу. За иймэрхүү байдлаар. За тэгээд энийг нөгөө хэдүүлээ тайлан дээр эндээс экспорт хэсгээс нь 85.com гэж бичсэн мэдээллүүд бол хараад явчих боломжтой шүү дээ. Энэ 65 мянган төгрөг 85.com гэдэг юм бол орж ирсэн байна гэд. За иймэрхүү байдлаар өөрөөдөө апдейт бол аль алинд нь синклээд мэдээлэл бол дамжуулан явчихдаг. Та гадуур явж байхдаа бол ингээд аппликейшн гар утсан чинь бол байнга хамт байдаг учраас гар утсан дээрээ магадгүй та компьютер дээрээ ингээд
тайван сууж байгаа юм а хийхээр бол бас муу ялгаагүй вебсайт ороод хандаад явах боломжтой. За баярлалаа.